Сайн байцгаана уу хүмүүжигчтэй. Сайн байцгаана уу. Одоо мэдээ та бүхэнтэй мэдчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Төвийн аюулгүй үйлдвэрлэлийн хянан шалгалт тойрон байцаалтын дугайлангийн 15 дугаар дугайлан Өвөр Монголын өөртөө зэс хоронд ил байцааж далд сурвалжилсан байдлаар хариу тусгасан. Ван Вэйжун бүх орны байцаах ажилд чухлуур өгсөн. Өөртөө зэс хорны 14 дугаар хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 29 дугаар удааны хурал өндөрлсөн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Ши Жинпин ерөнхий шүүжийн аюулгүй үйлдвэрлэлийн тухай чухал жавар чухалбарын зэрэг санааг гүнжгээ тоочлуулан найдваржуулахын тулд аюулгүй үйлдвэрлэлийг хянан шилгаж тойрон байцаах аргыг үндэслэн Төвийн аюулгүй үйлдвэрлэлийг хянан шилгаж тойрон байцаах дугайлангийн 15 дугаар дугайлан 7 дугаар сарын 8-наас 29 өдөр болтол Өвөр Монголын өөртөө зэс хоронд аюулгүй үйлдвэрлэлийг хянан шилгаж тойрон байцаах тухай ил байцааж далд сурвалжилсан байна. 7 дугаар сарын 29 өдөр хянан шилгаж тойрон байцаах дугайлангийн 15 дугаар дугайлангаас Өвөр Монголд ил байцааж далд сурвалжилсан байдлаар хариу тусгасан байна. Хянан шалгаж тойрон байцаах дугайлангийн дарга Сүн Юмин ил байцааж далд сурвалжилсан байдлыг мэдэгдэж өөртөө яс хорны намын хорооны шүүжий ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Вэйжун оврон илтгэх яриа тавьж өөртөө яс хорны намын хорооны дэд шүүжий өөртөө яс хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган хурлыг эрхлэв. Сүн Юмин жаахтан өөртөө яс хорны намын хороо засгийн ордон аюулгүй үйлдвэрлэлийн ажлыг чухалчлан үжиж Ши Жинпин ерөнхий шүүжийн аюулгүй үйлдвэрлэлийн тухай чухал жавар чухалбарын жорох санаагаа гүнжгээ тоочлуулан найдваржуулж намын тухаараа төрийн явдлын хорооны шийдвэр байрлуулалтыг эрэс найдваржуулан аюулгүй үйлдвэрлэлийн том байцаалтыг гүнжгээ өрнөөж дөрмийн чанартай арга хэмжээг тасралтгүй төвлөржүүлж үндснээс нь жасаж шутлалт гаргах 3 жилийн ажиллагаагаа Лавдунбаттай өрнүүлэн үндсэн шатны сууран үргэлжлэн бөхжүүлж аюулгүй үйлдвэрлэлийн байдлаа ерөнхийдөө тогтоон сайн хандаж илэрсэн байна. Энэ удааны ил байцааж далд сурвалжлах донд Өвөр Монгол аюулгүй хөгжилтийн ойлгогдохоныг бой болгох болоод хариуцлага найдваржуулах талд бас дутуудалтай байж голдогтой ажил төрлийн хүрээнд аюулгүйн төгшөөрийг сэргийлэн эзэмдэх талаар дутмаг хянан хамаарч хууль хэрэгжүүлэх талд сул дорой байдал оршиж байгаагаа илрүүлсэн гэжээ. Сүн Юмин чухалчлагтан Өвөр Монгол аюулгүй хөгжилтийн ойлгогдохоныг бат бой болгож аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагыг боттойжуулахыг нягт ажиж нэгээс нөгөөг жүйчлэн аюулгүйг сэргийлэх ажлыг чангадах хэрэгтэй. Жам харилцаа уурах аюултай хэмээн бодис жирэг голлогтой хүрээнд анхаарал төвлөрүүлж ил байцааж далд сурвалжлах хүчилжэн чангадхан хууль бус ажиллагаанд чухал өгч хууль тогтоолоос журсан ажиллагаанд жасалт хийх болоод эрүүгээр шийдэхийг жолголдуулахын чангадах хэрэгтэй. Шинжлэх мэргэжлэр хүчин нэмэрлэхийг чангадгаж хянан хамаарч хууль хэрэгжүүлэх чанар чансаагаа дэвшлүүлэн үр бүтэмжэнд дэвшлүүлэх хэрэгтэй. Ухаагуулах хүмүүжил боловсролыг өргөн өрнүүлж нийтлэх хэрэгээр сэрэмж болохгүй чангадхан аюулгүй үйлдвэрлэлийн үндсэн шатны суурийг улам бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. Сүн Юмин жаахтан орон нутгийн нам засгийн гол хариуцлагатан бол тухайн газрын аюулгүй үйлдвэрлэлийн ажлын нэгдүгээр хариуцлагатан мөн ч асуудлын гэм соогийг жасан чигчлэх нэгдүгээр хариуцлагатан болно. Улс төрийн жогсчон өндөржүүлж Ши Жинпин ерөнхий шүүжийн аюулгүй үйлдвэрлэлийн тухай чухал жавар чухалбарын жорох санаагаа гүнжгээ тоочлуулан найдваржуулж намын тухаараа төрийн явдлын хорооны шийдвэр байрлуулалт ёсоор засгийн бүтэмжийн зөв үжилтийг бой болгон үйлдвэрлэж сурчлах хүмүүжилтэд уялдуулан ил байцааж далд сурвалжилсан хариу тусгал ёсоор асуудлын гэм соогийг жасан чигчилж хууль тогтоолоос журдсан ажиллагаагаас хариуцлага нэхэмжлэн хууль тогтоол ёсоор эрүүгээр шийдэхтэй жолголдуулж байцаан шийдвэрлэж хариуцлага нэхэмжилсэн болоод жасан чигчлэн найдваржуулсан байдлыг чаг тухайд нь хариу тусгаж том их эндэл гарахаас эрэс сэргийлж ард одны амь насын аюулгүй болоод нийгмийн их талын тогтооныг үнэнхүү батлах хэрэгтэй гэжээ. Ван Вэйжун илэрхийлэхдээ Төвийн аюулгүй үйлдвэрлэлийн хянан шалгалт тойрон байцаалтын дугайлан Өвөр Монголд ирж жаан жолоодож байцаах нь манай орны Ши Жинпин ерөнхий шүүжийн чухал жавар чухалбарын жорох санаагаа тоочлуулан найдваржуулж аюулгүй үйлдвэрлэлийн ажлыг сайтар хийхэд нэг удааны бүх талын биеийн байцаалт онцтой онцлолт болоод хүчтэй жолоодлого болно. Хянан шалгаж тойрон байцаах дугайлангийн тусгасан санал бусад ч мөртөө голч бид хичээнгүйлэн хүлээн авч эрэс сайтар жасан чигчилж найдваржуулах хэрэгтэй. Бүх орны эл шат эл салам өчр Ши Жинпин ерөнхий шүүжийн аюулгүй үйлдвэрлэлийн тухай чухал өгүүлэлтийг гүнжгээ суралцсан тоочлуулж хөгжилтийг атгах бол засгийн бүтэмж аюулгүйг батлах бол засгийн бүтэмж гэх ойлгогдохны бат бой болгож
улс төрийн дээд хэмжээний хариуцлагад сэтгэлэг болоод харьцлагшгүй хариуцах зориг санаагаар тойрон байцаалтаас тусгасан асуудлын жасан чигчлэлтийн ажлыг сайдраатгаж, аюулгүй үйлдвэрлэлийн суур чугмыг бат захиж, бодит үйл ажиллагаар хоёрыг тогтоосныг эрс хүрээлж, хоёрыг хамгаалахыг эрс үйлдэгжүүлэх хэрэгтэй. Тойрон байцаалтад жаасан асуудлыг нягтаажиж, журвас дараалан жасан чигчлэх харалт үүрэг арга хэмжээ биелүүлэх цаг хугацааны хязгаарлал болоод хариуцлагын гол чухчийг нарилгажуулж, үнэн хүчилж боттой атгаж, төрөл хуваан жасан чигчлэлтийг өмг чигчтэй ахуулж, жасан чигчлэлтийн хяналт тавьж мөрдөн дагах үр бүтэмжийг чангатгаж, эл төрлийн асуудлыг тойлбортой жасан чигчлэхийг батлах хэрэгтэй. Тойрон байцаалтын дугуйлангийн шилжүүлэн тушаасан хүнд чухал аюулгын гэмс огийг дараахан байцаан шийдвэрлэж, хуулиас зөрчсөн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаанаас чанга хариуцлага нэхэмжилж, хууль ёсоор дүрм тогтоол ёсоор чанга шийтгэх хэрэгтэй. Одоохондоо жасан чигчлэх болоод урт хугацаагаар жасан чигчлэхийг уялдуулахыг баримталж, дахин давтан үүсч мэдэх зарим асуудалд хандуулан дүрм тогтоол тогтчийн талаас шалтгааныг ирж, асуудлыг задлахыг чухалчилж, нэг төрлийн асуудлыг тойлбортой засаж, нэг хүрээг дүрмжүүлэхийг чарман биелүүлэх хэрэгтэй. Өчүүхэн ч ялдар хаяхгүй авраар аюулгүй үйлдвэрлэлийн хуулиас дүрмөөс зөрчсөн ажиллагаагаа чанга залхааж, ард талын ялжирлын асуудлыг гүнзгий тойлбортой байчааж, нэг хэргийг байцаан шийдвэрлүүл нэг талынхнийг сэрэмжлүүлж, нэг талынхынд сургамж болохыг биелүүлэх хэрэгтэй. Тойрон байцаалтын үр бүтэмжийг сайтар хэрэгж, жасан чигчлэлтийн үр бүтэмжийг ихсгэж, чаг ямагт санаа амаргүй байх хариуцлагад овроор аюулгүй үйлдвэрлэлийн ажлыг чанга боттой нарилга атгаж, шинжлэх мэргэжлийн хүчнийг нэмэрлэхээр дамжин аюулгын төвшнийг дээшлүүлж, нам жасга адил хариуцлага үүргэлэх, нэг ажлын байрын хос хариуцлага хамтаар атгаж зэргээр хамаарах, хариуцлага алдвал хариуцлага нэхэмжлэх болоод, гурван хамааралтай гурван эрх хүчийн шаардлагыг чанга найдваржуулж, өндөр төвшин бүхий аюулгын баталгаагаар чанарлах хөгжилтийг батлах хэрэгтэй гэжээ. Хянан шалгаж тойрон байцах дугуйлан тухайн талбарт өөртөө яс хорны намын хороо засгийн ордонд хүнд их эндэл хэргийн гэмс хоогоос хариуцлага нэхэмжлэх нарийн данс тушаасан байна. Тусгай төрлийн байцаалтын дугуйлангийн байцаалт донд илрүүлсэн намын гишүүн кадрчуудад холбогдох сахлах дүрмийг зөрчсөн асуудлын сөвөгчийг кадрын хамааралтын эрхийн хажгаарлал ёсоор хамаатай сахлах бат байцаах хянан байцах байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх болно. Төвийн аюулгүй үйлдвэрлэлийн хянан шалгаж тойрон байцах дугуйлангийн 15 дугаар дугуйлангийн хамаатай гишүүн өөртөө яс хорны удирдлага Юли Шин, өөртөө яс хорны сахлах бат байцаах хороо хянан байцах зөвлөлийн хамаатай хариуцлагатан, өөртөө яс хорны хамаатай салаам өчр болоод аюулгүй үйлдвэрлэлийн зөвлөлийн хамаатай гишүүн байгууллагын хариуцлагатан хуралд оролцсон байна. Ойрд өөртөө яс хорны намын хорооны шүүжи, ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Уйжун бүх орны байцаах ажилд чухал үр өгсөн байна. Чухал урд жаахтан ойрын жилээс нааш өөртөө яс хорны байцаах албан байгууллага төвийн их талын тойронд үүрэг хариуцлага нарийн хянамгай гүйцэтгэж, өөртөө яс хорны аж ахуй нийгмийн чанарлаг хөгжилтөд хууль цаазын хүчтэй баталгаа хангасан байна. Бүх орны байцаах албан байгууллага Ши Жинпингийн хуулиар засах үжил санааг гүнжгий суралцсан туушлуулж, байцаах ажилдах намын удирдлагыг баримтлан, дундадын үндэсний хамтын чогчийн ухамсарыг баттгаар гол шугам болгож, өөртөө яс хорны намын хорооны 1-5-7 хоног ажлын байрлуулалтыг хянамгай найдваржуулж, үндсэн хуулиас олгосон үүрэг хариуцлагаан үнэнхүү сайтар гүйцэтгэж, ардын төлөө хууль хэрэгжүүлэх, төв голчоор хууль хэрэгжүүлэхийг эрчимтэй ахиулан, үнэн шударга, ариун чигч, үүрэглэл хариуцлагатай байцаах нэг хүчлэн давтан боловсруулж, нэн өндөр төвшин бүхий амар тайван өвөр Монгол, хуулиар засах өвөр Монголын байгуулалтад нэн их шинэ хувь нэмэр үүжүүлэх хэрэгтэй. Ойл шатны намын хороо байцаах ажлыг хүчлэн дэмжиж, байцаах албан байгууллагын хууль ёсоор биеэн дааж, төв голчоор байцаах эрхээ хэрэгжүүлэхэд сайн сайхан нөхцөлийг бүрэлдүүлж өгөх хэрэгтэй гэжээ. 7 сарын 28-ны өдөр 19-р удааны бүх орны байцаах ажлын хурал Хөх хотод хуралдлаа. Хурал дээр Ван Уйжунгийн чухал урыг уламжлан, өөртөө яс хорны намын хорооны дэд шүүжи, улс төр хууль цаазын зөвлөлийн шүүжи Шигуан Хуй Эра тавьж, өөртөө яс хорны ардын байцаах хорооны байцаагч дарга Ли Юнжин эрхэлжээ. Хурлаас Ши Жинпин ерөнхий шүүжийн чухал заавар чухлуурын зэрэг санааг гүнжгий сурчин туушлуулж, намын удирдлагыг байцаах ажлын эл тал бүх явцад туушлуулан,
Өөртөө засах орны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалттай нэгт уялдуулж, бүх орны улс төр хууль цаажийн ажлын 1-1-4-7 ажлын голдлогыг хянамгай найдваржуулж, байцаах ажлын гараа болоод уялдал чигийг онцтой өрж, хууль цаажийн хяналт тавих үүрэг чадвахын үйлдэлийг гүйцэд бадруулан, байцаах системийн хориг шийдвэрлэх яс чанар үр бүтэмжийг төв голч шудрах ёст оргоногоор нэгдүүлж, хуулийг чанга хэрэгжүүлэх, хуулийг голчоор хэрэгжүүлэхийг нэн хүчтэй ахиулан, Өвөр Монголын одоогчлох байгуулалтад хүчтэй хууль цаажийн баталгаа хангах хэрэгтэй гэж чухалч хэлжээ. Хурлаас бас 10 онц урсан байцаагчид үнэмлэл олгосон байна. Өөртөө засах орны 14-р хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 29-р удааны хурал эл зөвлөгч билэн биелүүлээд 7 сарын 29-ны өдөр өндөрлсөн байна. Тоос удааны хурлын гол бүрдүүн гишүүн 55 хүн байж хуульд тогтоосон хүнээ тоонд нийжнэ. Өөртөө засах орны намын хорооны шүүжи, ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Вэжунгийн найдлагаар өөртөө засах орны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны байнгын дэд эрхлэгч Жан Шочун хурлыг эрхэлсэн байна. Өөртөө засах орны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дэд эрхлэгч Дин Шүфэн, Мөн Шэндун, Ли Юган, Айли Хуа, Ли Бинрун, У Янган, нарийн бичгийн дарга Ван Чаочи хуралд оролцсон байна. Өөртөө засах орны ардын засгийн ордны дэд тэргүүлэгч Сүн Жунчин, өөртөө засах орны ардын өндөр жиргийн шүүх хорооны дарга Ян Зунрэн, өөртөө засах орны ардын байцаах хорооны байцаагч дарга Ли Юнжун хуралд сул орж ив. Хурлаас Өвөр Монголын өөртөө засах орны нутаг булчирын хамгаалалт болоод хамааралтын дүрм, Өвөр Монголын өөртөө засах орны бүгд найрамдах дундад ард улсын сүрдүүлийг эсэргүүцэх хуулийг хэрэгжүүлэх арга, Өвөр Монголын өөртөө засах орны бүгд найрамдах дундад ард улсын жимтгчүүдийн баталгааны хуулийг хэрэгжүүлэх арга, Өвөр Монголын өөртөө засах орны уурхайн их балгын хамааралтын дүрмийг батлав. Хурлаас бас өөртөө засах орны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Өвөр Монголын өөртөө засах орны агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай 7 хууль дүрмд засвар оруулсан шийдвэр, Өвөр Монголын өөртөө засах орны бүгд найрамдах дундад ард улсын орчин тойрны нөлөөг үнэлэх хуулийг хэрэгжүүлэх аргыг үүсгэх тухай шийдвэр, Өвөр Монголын өөртөө засах орны 6 дугаар хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 5 дугаар удааны хурлын өвс мод тарих шийдвэр жирэг 3 шийдвэрийг үгүйсгэх тухай шийдвэрийг батлав. Хурлаас өөртөө засах орны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Хөх хотын Хуар Божингийн аюулган хамааралтын дүрмийг зөвшөөрөх тухай шийдвэр, Хөх хотын Тор сүлжээний худал хуурмаг мэдээж ангийн жасалтын аргыг зөвшөөрөх тухай шийдвэр, Хөх хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Хөх хотын агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай 4 хууль дүрмд засвар оруулахыг зөвшөөрөх тухай шийдвэр, Буг хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Буг хотын агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай 9 хууль дүрмд засвар оруулахыг зөвшөөрөх тухай шийдвэр, Буг хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Буг хотын хот болгосны нээлтийн жаах хязгаарын хамааралтын дүрм, Буг хотын сайн дурын үйлчилгээний дүрмийг үгүйсгэх шийдвэрийг зөвшөөрөх тухай шийдвэр, Хөлбөмбөр хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Хөлбөмбөр хотын агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай хууль дүрмд засвар оруулахыг зөвшөөрөх тухай шийдвэр, Түндэ хотын суугаал тойргийн олон нийтийн сэлүүчил жугаачлалын талбайн чавлхан хэрэглэх аюулгай хамааралтын дүрмийг зөвшөөрөх тухай шийдвэр, Түндэ хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Түндэ хотын агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай 5 хууль дүрмд засвар оруулахыг зөвшөөрөх тухай шийдвэр, Улаанхад хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Улаанхад хотын утаа тоосны бохирдлыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай 5 хууль дүрмд засвар оруулахыг зөвшөөрөх тухай шийдвэрийг батлав. Улаанчав хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Улаанчав хотын утаа тоосыг сэргийлэн засах дүрм жирэг орон нутгийн чанартай 3 хууль дүрмд засвар оруулсан шийдвэр, Улаанчав хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Улаанчав хотын усны их байлгын хамгаалалтын дүрмийг үгүйсгэх тухай шийдвэр, Ордос хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Ордос хотын амихан орчин тойрны хамгаалалтын дүрм жирэг орон нутгийн чанартай 7 хууль дүрмд засвар оруулсан шийдвэр, Баяннур хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Баяннур хотын аман усны их байлгын хамгаалалтын дүрм жирэг орон нутгийн чанартай 3 хууль дүрмд засвар оруулсан шийдвэр, Баяннур хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Баяннур хот Улаастай дэх өөртөө засах орны дэсийн нуг гажрын усны аймтны байгалийн хамгаалалтын орны дүрм жирэг орон нутгийн чанартай 2 хууль дүрмийг үгүйсгэх шийдвэр,
Уухай хотын хайрвын тохой амихан совлолтын орны хамгаалах дүрм, Уухай хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Уухай хотын гажирд орох усыг хамгаалах дүрм зэрэг орон нутгийн чанартай 3 хууль дүрмд засвар оруулсан шийдвэрийг батлав. Хурлаас бас өөртөө яс хорны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 2025 оны өөртөө яс хорны тус шатны эдийн засгийн төсвийг зөвшөөрөх тухай шийдвэр, 2026 оны өөртөө яс хорны тус шатны төсвийн тохируулалтын төсвийг зөвшөөрөх тухай шийдвэрийг батлав. Хурлаас өөртөө яс хорны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 14-р хугацааны бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын зарим төлөөлөгчийг тушаалаас нь огцруулах тухай шийдвэрийг баталж, шийдвэрийг бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороонд дэвшүүлэн данслуулж нийтлэнэ. Хурлаас өөртөө яс хорны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны төлөөлөгчийн хэрэг хэмийг хянан байцаах зөвлөлийн зарим төлөөлөгчийн хэрэг хэмийг байцаасан мэдүүлэлтийг батлав. Хурлаас ажилтны явдлын тушаалд томлон тушаалаас буулгах явдлыг баталжээ. Жан Шаочун шинээр тушаалд гаргахад тушаалд томлох бичиг гардуулав. Шинээр тушаалд гаргахад үндсэн хуульд төв чангаар тангаргалжээ. Хурлаас чухалчлахтаа Ши Жинпин ерөнхий шүүжийн дундад улсын ухаантнан байгуулагдсан 105 жилийн ойг бэлгэлэх их хурл дээрх чухал яриа болоод Ши Жинпингийн намын байгуулалтын үжил санаагаа суралцсан тооцоолохыг одоохно болоод хойштын хэсэг хугацааны чухал улс төрийн үүрэг болгон намын бүх талын удирдлагын хамгийн өндөр улс төрийн зарчмыг үрд баримталж, улс төрийн байгуулалт, үжил санааны байгуулалт, зохион байгуулалтын байгуулалт, хэв суртлын байгуулалт, сахлах батын байгуулалтыг бүх талаар чангадан намыг хамаарч намыг засах хариуцлагыг шат шатаар найдваржуулан төв суртлаар ардын төлөөлөгчдийн их хурлын ажлын чанарлах хөгжилтийг батлах хэрэгтэй. Засгийн бүтэмжийн зөв үжилтийг бой болгон үйлдвэрлэж суралцлах хүмүүжлийг эрс говьшгүй сайтархийж, суралцлага байчаалт жасалтыг нэг чогчжуулан ахуулж, ажлын үр бүтэмжийг үргэлжлэн бэхжүүлж, үйлдэлэг ард түмэн түүхийн байчаалтыг даах бодит үр бүтэмж гаргахаар чармах хэрэгтэй гэжээ. 7 сарын 29-ны өдөр Хатан голын дунд урсгалын амихан хамгаалалт болон чанарлах хөгжилтийн арчлалаар хяналт тавих ажлын судлан ярилцах хурал Хөх хотод хуралдсан байна. Бүх улсын улс төрийн зөвлөгөөний хүн ам эх баялаг орчин тойрны зөвлөлийн дэд эрхлэгч, дундад улсын тариачин ажилчны намын төв хорооны дэд тэргүүлэгч Ван Жиннан гол сэдвт мэдүүлэлт хийсэн байна. Ван Жиннан хэлэхдээ Ши Жинпин ерөнхий шүүжийн Хатан голын сав гажрын амихан хамгаалалт болоод чанарлах хөгжилтийн тухай чухал өгүүлэлтийн жорох санаагаа гүнжгээ суралцсан тооцоолж, асуудлын жолоодомжийг баримтлан гүнжгээ байцаан судлалт хийж, арчлалаар хяналт тавих ажлыг онцтой өрнүүлэн Хатан голын сав гажрын амихан хамгаалалт болоод чанарлах хөгжилтийн чухал их улсын байлдах болгыг өвөр Монголд хэрэгжүүлэхэд хүчин нэмэрлэх хэрэгтэй гэжээ. Улсын хамаатай яаман зөвлөлөө жиж арчилсан нам булгийн хэсэг тусгай мэрэгжилтэн оролцож, өөртөө яс хорны намын хорооны нэгдмэл вариантын хэлтсийн хариуцлагатан хуралд оролцож яриа тавьсан байна. 7 сарын 28-ны өдөр өөртөө яс хорны намын хорооны ухаагуулах хэлтэс, өөртөө яс хорны намын хорооны шууд хараа албан байгууллагын намын ажлын зөвлөлтөд холбоолон Ши Жинпингийн намын байгуулалтын үжил санаагаа суралцсан тооцоолох ухаагуулах тайламжийн албан байгууллагад оруулах ажиллагааг өнөөсөн байна. Ажиллагаа нь Өвөр Монголын багшийн их сургуулийн дундад улсын Эвхамт намын түүх, намын байгуулалтын дээд сургуулийн жихрэл Жан Руй Жүнийг урьж тусгай сэдвт тайламж хийлгсэн байна. Тайламж нь Ши Жинпингийн намын байгуулалтын үжил санаа бүрэлдсэн ахуй байдал, шинжлэх ухаанч ойлгодгон болон онлыг гүнзгий тайлбарлан өгүүлж, 14 баримтлалын гол утга санаа болон үйлдэлгийн шаардлагыг голдлогтой тайлбарлан, Ши Жинпин ерөнхий шүүжийн дундад улсын Эвхамт нам байгуулагдсан 105 жилийн ойг бэлгэлэх их хурал дээрх чухал Ираны зориг санаатай уялдуулж, дундад улсын Эвхамт намын 100 гаруй жилийн турш ард түмнийг бүлхэмдүүлэн дагуулж олсон агуу их амжилт бүтэмж болон түүхэн туршлагыг гүнзгий тайлбарласан байна. Өөртөө яс хорны шууд хараа албан байгууллагын албан байгууллагын намын хорооны тусгай тушаалд дэд шүүжи болон намын эвдлийн хэсэг кадрчууд ажиллагаанд оролцжээ. Мэдээ нэвтрүүллээ. Баяртай.